Би 90 хаах аврах багийн гишүүн. Нэгэн удаа бидний хайгуулын анчлагаа явуулахар болсон газарт хэд хэдэн удаагийн баавга үзэгдлээ гэсэн дуудлага ирээд байсан тул би өөр багийн гишүүнтэй хамтран хайгуул гарахар болоод байв. Бидний хайх ёстой хүн уулан давирхаа гараад буцан ирэхээр төлөвлөсөн хугацаанаас хэд хоногор оройтод байсан нэгэн залуу байлаа. Бид түүний байж болох газруудыг тооцоолж гаргаад тэндээ хүрэхийн тулд нэлээдгүй хүнд авиралтуудыг хийж байж хайгуулын хэсэгтээ хүрцгээв. Харин дүү дуталгүй нөгөө залуу хөлөө агуулчихсан жижигхэн хавцалтуун твцэж байхад нь олсон бөгөөд тэр залуу тэндээ бараг 2 өдрийг өнгөрөөд байсан тул хугарсан хөл нь хараас халдвар авчихсан тун тааг харагдаж байлаа. Ямар ч тач бид нистэг тэрэг дуудаж түүнийг тээвэрлэлтэнд бэлдэж өгсөн ба нистэг тэрэгтэй хамт ирсэн төргөний эмч түүний хөлнөөс илүү огт тайвшрахгүй байгаа сэтгэл зүйн байдалд нь илүү санаа зовж байв. Тэр залуу уулан дайварч оргил төрөх хүртэл бүх зүйл зүгээр байсан болон харин оройд нь гарахад тэнд нь өөр нэг хүн сууж байсан тухай тасралтгүй бовтно бидэнд тайлбарласаар байсан юм. Тэрхүү үйл танихан ямар ч уулан дайварлтын багажгүй нэмгэн күрдэг болон цаны өмдтэй байж. Харин гэмтсэн залуу тэр хүнд төхөж очих тэр үед оройд байсан хүн эргэж харсан бөгөөд харин тэрхүү хүнд ямар ч царай байгаагүй гэж бидэнд тайлбарласан юм. Ямар ч нүд хамар амгүй хоосон нүр байж. Тиймээс бидний хайж байсан залуу маш ихээр цочирдон уулнаас боцсон хар урдаараа буухыг оролцсон бөгөөд тэр үедээ боломж алдан доошоо унсан байлаа. Тэгээд тэндээ бүхэн шөнийн турш тэрхүү царайгүй хүн уулын оройгоос бууж ирээд түүний амьдралдаа хизээ сонсож байгаагүй тийм нэгэн аимшигтай хоолоогоор бүглүү хачин орилсон чимээ гаргахыг нь сонсож хөвтсөн байв. Түүний ярьсан энэхүү зүйлс намайг хачин ихээр тавгүйруулж билээ. Ямар ч тач тэнд бүхэн шөнийн турш аимшигтай чимээ сонсож хөвтсөн хүн нь би өөрөө байгаагүйдэл баг зэрэг баярлаж байсан баг.